За хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хүрч байна. Яг одоо та бүхэндээ зочноо олзуулахад бэлэн болсон байна. За бидний өнөөдрийн зочноор өрхийн ангаах ухааны мэрэгжилтнүүдийн холбооны тэргүүн Happy Veritas эмнэлгийн зөвлөх эмч Амар Санаа хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн мэндэ. Сайхан зурцгааж байна уу? Сайхан зурцж байна. За хэдүүлээ үзэгчдээ өнөөдөр маш хэрэгтэй мэдээллийг өгнө. За транс тосны одоо эсрэг хуулийг хэрэгжүүлээд санаачлаад ингээд бодлуулалтаа явж байгаа. За энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бол хэдүүлээ үзэгчдэд хүргэнэ. За хүрэхээс өмнө ер нь транс тос гэж яг бид нэр яг юуг мэдэх ёстой, яах ёстой, яг транс тос биднэрт ямар нөлөө үзүүлээд байна гэдэг талаар хэдүүлээ эхлээд яриагаа эхлэе. Ер нь транс тосны ойлголт маш хялбархан юм л да. Ууг нь бол яадаг вэ гэхээр зэрэг нөгөө ердийн ургамлын тос байгаа шүү дээ. Биднээсийн энгийнээр бол 9 тос гэж яриад байдаг ургамлын тос байж байгаа. Ургамлын тосыг ус төрөгчийн молекулаар ингээ баяжуулаад химийн аргаар ингээ боловсруулаад гаргаж авсан тосыг транс тос гэж нэрлэдэг. Та бүхэн хэрвээ анзаардаг бол ердийн одоо ургамлын тос чинь ингээ хөрөгчн дотор хийчихэр ингээ шингэнээр байж идэг шүү дээ. Энэ бол транс тос биш байхгүй. Энэ тосыг хэрвээ ус төрөгчийн молекулаар ингээ баяжуулаад ингээд ингэчих юм бол химийн аргаар боловсруулалт хийчих юм бол яг одоо биднүүсийн хэлж занснаар цэцгийн тос маасал шиг өнгөтэй ийм хатуу биет болоод хувирчиж байгаа. За энэ хатуу биет болсон ургамлын тос буюу транс тос маань эрүүл мэндэд ноцтой одоо үр дагаврууд байдгиймаа гэдгийг бүр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага судлаад одоо янз бүрийн одоо эрүүл мэндийн судлаач нар ингээд батлаад ингээд сүүлийн 40-50 жил ингээд баталсны үр дүнд бол за үнэхээр транс тос бол эрүүл мэндэд бол сөрөг нөлөөтэй юм байна гэдэг нь батлагдаад. За тэгэхээр эхлээд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол хэмжээ хязгаар тогтоогоод энээс дээш битгий хэрэглээрэй гэж одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо зааварладаг байсан бол сүүлийн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ер нь хүнснээс бол хасхан зүйтэй юм а гэсэн зөвлөмж гаргаад эхэлсэн. За үүнтэй холбоотойгоор одоо өндөр хөгжилтэй эрүүл мэндийн одоо боловсрол өндөртэй эрүүл мэндийн одоо зохицуулт сайтай орнууд бол транс тосыг хязгаарлаад хасах нь хасаад ингэ явж байгаамаа. Тэгэхээр зөв Монгол улс энэ дээр ямар ч одоо эрх зүйн ямар нэгэн зохицуултгүй ингэ зэрлэгээр явж ирсэн. Одоо энэ дээр арга хэмжээ аваач гэд ингээд 100 мянган гарын үсэг цуглах юм бол транс тосны одоо хяналтын тухай хууль гэдэг хуулийг бол санаачлаад бэлдээ тавьсан байгаа. Энэ хуулийг хилцүүлэх хэрэг нь нэгднэ. Тэгэхээр би одоо Монголын ард түмнийг эрүүл мэндийнхээ асуудлыг гартаа аваач, гарын үсгээ зураач. Ингээд энэ хуулийг хилцүүлье, оруулъя, их хурл руу оруулъя гэсэн ийм санал салаачлаг гаргаад тэгээд ард иргэдийнхээ дэмжлэгийг авах гад ингээд яваад байгаамаа. Тэгээд ард иргэдийнхээ төлөө л гэсэн үг шүү дээ. Тэгээд 100 мянга хүрч ижил эн чинь бол хилцэгдэх хэрэг нь нэгдэн, дөнгөж хилцэгдэх хэрэг нь нэгдэж байгаа. Түүнээс яг ингээд хилцэглээд батлагдсан гэсэн үг ерөөсөө биш. Зөвхөн эхлэл шүү дээ. Эхлэлд нь л 100 мянган гарын үсэг хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Монголчуудын яг өдөр тутмын амьдралд энэ транс тос ер нь аль хэрэг маш өргөн одоо нэвтэрчихсэн байна. Энд чинь нууцаар нэвтэрсэн байдаг байхгүй юу да бид нар мэдэхгүй. Найрлагын тэр бүрчлээ хардаггүй, найрлагын үзээд байдаг лабораториуд ч нэг хийгээд байдаггүй. Яг нь мэрэгжлийн хяналтын одоо газрын лаборатори гэж байдгийг. Тэнд бол транс тосыг бол ялгах боломжтой. Тэнд бол боловсон хүчин бол байж байгаа юм бэл. Энийг бол би бас өмнө нь судлаад энэ транс тосыг та нар хэмжиж чадах уу энэ төргээд мэрэгжлийн хяналтын лаборатори дээр очисон чадна гэдэг чийсэн. Тэгэхээр зэрэг энэ даалт байдаг зүйл байхгүй юу? Гаднаас нь хараад хинч одоо за эн чинь транс тос байна штэ гэд хэлж чадахгүй. Яг л гаднаас нь харахад масса шиг харагддаг байхгүй. Маслаас ерөөсөө ялгархгүй, өнгөний хувьд ч ялгархгүй. Гэхдээ үнэр нь бол нэг арай өөр шүү. Яг ингээд цэвэр цэцгийн тос чинь бас нэг өөрийн нэг тийм нэг гоё сүүний гоё тансаг үнэр байдаг. Цэвэр цэцгийн тос бол гэтэл транс тос бол тийм гоё одоо байгалийн яг цэвэр одоо цэцгийн тосны цэцгийн үнэртэхгүй арай өөр үнэртэй байдаг шүү. Одоо тэгээд ялж чадахгүй бол яаж бид нэр одоо яг тэгэхээр тийм л учраас төрийн оролцоо чухал байхгүй юу? Ялгаж чадахгүй учраас иргэд бол өөрсдөө мэдхгүй үүндээ ингээд хордоод явж байгаа гэсэн үг. Эрүүл мэндээр хохироод яваад байгаа гэсэн үг. Тэгээ эн чинь нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй шахуу учраас одоо нөгөө нэг эрүүл мэндэд зөөлж байгаа одоо хор уршгийг нь хинч одоо үнэлээд за эн чинь одоо энээс болчлоо гэж хэлэхэд маш хэцүү. Яг бол транс тосыг 10-20 жил хэрэглэсний үр дүнд нөгөө нэг айхтар зүрх судасны өвчин, за нөгөө нэг айхтар одоо чихрийн шижин, нөгөө нэг айхтар хорт хавдар, нөгөө нэг айхтар одоо элэгний өөгчлөлт ч гэдэг юм уу, тэ өргүүдэлч гэдэг юм уу,
ургийн одоо гажиг гих мэтчлийн юмнууд ч юм бол сүүлд нь илэрж идэг. Түүнээс ингээд эдсэн даруйдаа ингээд шууд хордлого гараад ч юм уу шинжилгээнд дээр нь өөрчлөлт гараад ингээд мэдэгдээд байхгүй. Урт хугацаанд тий. Тийм учраас энэ транс тосгож гэдгийг чи хор аюулыг нь ойлгохын тулд хүн төрлөختөн бараг 30-40 жил зарцуулсан байгаа байхгүй. Ийм л айл та. Тэгэхээр яг өөрсдөө хараад энэ найрлага. Одоо тэгтээ яг бид нарт бас нэг одоо олж мэдэх нэг арга бол байдаг. Энэ бол хүнсний одоо бүтээгдэхүүн дээр байгаа шошго байдаг штэ. Шошгоныг ингээд сайн унших юм бол шошго болгон дээр транс тостой холбоотой мэдээллүүд байж идэг. Харамсалтай нь бид нар тэрийг уншиж чадахгүй, уншаад ойлгож чадахгүй ийм байгаад байна л да. Маш энгийн аргаар ингээд уншаад ингээд ойлгоё гэж бодох юм бол ерөөсө маргарин гэж нэг үг гэж байгаа. Хэрвээ та нар ингээд хүнсний ингээд Боб Орцгийг ингээд унших юм бол голдуу маргарин гэж бичсэн байж идэг. За энэ бол дандаа транс тоссыг л хэлээд байгаа. За тэгээ дараа нь ус төрөгжүүлсэн ургамлын тос гэсэн бичиг байж байгаа. Хэрвээ ус төрөгжүүлсэн ургамлын тос гэж бичсэн байвал энэ бол транс тостой л гэсэн үг. Тэгээ биднээсээ энэ өргөн бариад байгаа хуулийн дээр болохоор тухайн хүнсний бүтээгдэхүүнд орж байгаа тосны агуулгын 2%-аас дээш гарахгүй байх гэдэг ийм зохицуултыг оруулж ирж байна. 2%-аас доош бол эрүүл мэндийн эрсдэл бол бага гэж үздэг. Одоо бол маш өндөр байхгүй даа. Өндөр байгаад. Өндөр байгаа даа. 2%-аас доош байж эрүүл мэндийн одоо эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл нь бол нэлээд багасж орж ирдэг учраас одоогийн одоо биднээсээ өргөн бариад байгаа энэ хуулийн дээр бол 2%-аас ядаж дээшгүй байгаа ч л гэдэг ийм одоо зохицуултыг оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ хууль бол одоо нэгдүгээр импорттон дээр ямар хуу одоо зохицуулт явагдах юм. За одоо татвар матвар дээр нь ямар зохицуулт явагдах юм. Зар сурчлагаан дээр нь ямар одоо зохицуулт явагдах юм. Энэ транс тосны эсрэг арга хэмжээ авах чинь санхүүжилт бас хэрэг болно. Санхүүжилт энэ ямар зохицуултаар явагдах юм тийм ээ. За хүнсний үйлдвэрлэгчид ямар хуу зохицуулттай явах юм. За тэгээ энэ сургууль цэцэлдгүүд чинь маш их транс тос бас хэрэглээд идэг. Яг бол транс тос хамгийн хямдхан байдаг байхгүй юу. Тэгэхээр хамгийн хямд учраас транс тосыг авч хэрэглээд идэг. Одоо хүүхдийн сургууль цэцэрлэг би нөгөө өмнө нь нийслэлийн иргэдийн хуралд байхдаа ингээд сургууль цэцэрлэгийн галтаагаар шалгалт хийжсэн байхгүй юу. Тэгээ шалгалт хийгээ явж байхад хөгжин дотор зөндөө транс тос байжсэн. Тэгээ та нар энэгээр ингээ хоол ундэнд хэрэгэлдэг юм гэхээр хэрэгэлдэг гэж байгаа байхгүй юу. За тэгээд нөгөө нэг сургууль цэцэрлэгүүдэд ингээ өгдөг ингээд тийм агуулах байд юм байлээ хүнсний агуулах. Агуулга дотор нь бол хідэн тооноор байж байгаа байхгүй тэр транс тос. Яа. Тэгээ эн чинь бол нөгөө хүүхдэд бүр багаас нь тэгж байлгаад байна уу? Одоо нэгдүгээрт мэдхгүй байна уу, хямдыг нь бодоод байна уу? Яг уу бас нэг давуу тал байдаг нь хадгалахад их хялбар л да транс тос. Урт хугацаанд хадгалахад ерөөсөө өнгө чанараа алддаггүй. Тэгээд нөгөө нэг өнөр оруулагч тийм ээ, өнгө оруулагч одоо ашиглахад их хялбар, хямдхан удаан хугацаанд хадгалж болдог. Дахин хэрэглэхэд чанараа алддаггүй. За ийм одоо шалтгаануудаас болоод одоо хүнсний үйлдвэрлэгч гал тоогоо за одоо ресторанууд ингээ бүгд л ингээ хэрэглэж байгаа. Ресторанууд бол тэр зүйл. Тийм. Тэгээ одоо Монгол улс чинь зүрх судасны одоо нас баралт нэгдүгээрт явж байгаа шүү дээ. Тэгээ энэ зүрх судасны өвчлөлт нас баралтын одоо тэргүүлэх шалтгааны бас нэг одоо хүчин зүйл бол транс тосны хит хэрэглээ гэж бол харж байгаа. Одоо дэлхийд даяараа л тэгж харж байгаа шүү дээ. Гэтэл бид нар арга хэмжээ авахгүй байгаа мэдсээр байгаа. Манай яам мэдж байгаа, эрүүл мэндийн байгууллагууд мэдж байгаа, нийгмийн эрүүл мэндийн одоо судалгааны хүрээлэнгүүд бүгд мэдж байгаа. Гэтэл хуулийн дээр юу ч заахгүй байгаа учраас энийг бүр дураараа зөрчил яваад байгаа хэрэг. Ганцхан зүрх судас гэлтгүү одоо илэг дотоод тэр одоо байцын солилцоо. Илэгний өөгчлөлтөнд нөлөөлдөг гэж үздэг. Цусан дох одоо нөгөө нэг суц хатууруулдаг муу холестерол гэж байдаг юм. Тэрэнд нөлөөлдөг, зүрх судасны өвчнийг нэмэгдүүлдэг муу холестеролд нөлөөлдөг. Судасны ханыг хатууруулдаг гэж үздэг. Тэ? Дээр нь чихрийн шижин үүсгэхэд хялбар болгодог. Арай илүү хурдан тусгана байна шүү дээ. Чихрийн шижин тусгад бол илүү нөлөөлдөг гэж үздэг юм. За дээр нь өргүүдлийн асуудал байж гэн тийм ээ. За тэгээд жирэмсэн эхчүүдийн урагнд бол тархины хөгжилд бол муугаар нөлөөлдөг. Үүнээсээ болоод оюуны хомсдол одоо ялангуяа одоо хэвлэлд байгаа урагнд бол оюуны хомсдол тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байгаа. Энэ дээр бид нар ямар ч зохицуулт хийхгүй л яваад байна. Бүх талаараа л ер нь муугаар сөргөөр нөлөөлж байгаа юм байна тий. Бүх насныхан тий. Гэхдээ яг би одоо нөгөө эрүүл мэндийн яам дэдсайд байсан шүү дээ. Тэр үедээ бол би энэ дээр чинь бас нэг арга хэмжээ авах гад хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр гэдэг юм боловсруулад тэгээд тэрэн дээрээ болохоор зэрэг транс тосны хэрэглэлийг одоо үс шаттайгаар бууруулах юм
одоо төлөвлөгөө гаргаад ингээд явсан байхгүй юу. Тэгсэн чинь эн чинь ингээд хэрэгжээгүй. Ингээд би чинь удаан дэд сайдаар ажиллаагүй штэ. 2 жил ажиллаад ингээд зогсчихсон. Тэгээд ингээд дараагийн сайд нар маань энийг ингээд хэрэгжүүлэхгүй ингээд хайчихсан. Тэгээд энэ бол цаашаа нөгөө улс төрийн дэмжлэг байхгүйгаас болоод хаягдаад явчихсан. Дэлхийн бусад улс орнуудад тэгвэл яг яаж одоо тийм энэ транстосыг бас хориглоод байна? Хуулаараа явж байгаа, журмаар зохицуулагдж байгаа, хөтөлбөрөөр явж байгаа, ард иргэдийг соён гэгэрүүлж байгаа, ойлголтыг нөгж байгаа. За хүнсний үйлдвэрүүд нь өөрсдөө ухамсараараа транс тосныхоо хэрэглээг таньж байгаа. Зарим газар нь бүр ингээд чанга хуулаар ингээд бүр тас хорж байгаа ийм улс орнууд бас байж байна. Шууд ингээд хасчихсан тийм хүнснээс шууд хасцсан орнууд байж лээ. Жишээлбэл Англич үү тийм үү те. Тэр транс тосыг хасчихад хүнснээс хасчихад буруу одоо нэг тийм хүндрэлтэй зүйл байхгүй шүү. Байхгүй шүү. Транс биш тосноо зөндөл байгаа шүү дээ. Зөндөл байгаа шүү дээ. Одоо биднүүсийн мэддгээр бол өөхөн тос байж гэн тийм үү? Дээр үед бол өөхөн тосоор л хийдэг байсан байлгүй борцгоо тийм ээ. Тэр чинь бол транс их багтаа байдаг. Маш бага хувьтай байдаг. 0.5-аас доош байдаг байхгүй голдоо. Тэгэхээр зэрэг 2-оос дээш л хэрэгэл маш аюултай болчихсон. Ер нь бол 2-оос дээш бол эрүүл мэндийн эрсдэлтэй гэж үздэг. Одоо бидний өдөр тутамдаа хүнсэндээ хэрэглээд бол замбар авахгүй шүү дээ одоо. Тий. Одоо нөгөө нэг 9 тос гэж нэрлэдэг байгаа шүү дээ. 9 тос бол транс тос биш байхгүй юу? Биш үү? Тий. Тэр 9 тосыг чинь транс улгаа хийдэг байхгүй. Яаж болоод байна тэр нь? Лабораторийн аргаар. Лабораторид ингээд хэмжээгээр 9 тосыг хийж агаад тэрэн дээр ус төрөгчийн молекулаар ингэж баяжуулж агаад тэгээд тэр чинь хатуу төлөвт оруулаад масса шиг болгочиход байгаа байхгүй. 9 тос чинь нэг өөр тийм үү? Масса шиг хэлбэртэй юм хатуу төлөвтэй транс тос бол өөр байхгүй. За ингээд хатуу төлөвтэй болчоор хадгалахад амар болж байгаа юм. Зөөвөрлөхөд амар болж байгаа юм. За маш олон одоо дахин хэрэглээд байхад чанараа алдахгүй болчихж байгаа. Тэгээ тэрийг л одоо хүнсний үйлдвэрүүд их давуу тал гэж бодож одоо арилжааны хувьд бол давуу тал шүү дээ тэр чинь яагаад гэвэл агуулхад одоо зардал бага гарч байна. Дахин хэрэглээд байхлаар одоо тэр чинь одоо эдийн засгийн үр өгөөжтэй байна шүү дээ тэр чинь. Хүнс үйлдвэрлэгч нарт бол үр өгөөжтэй. Иргэдэд бол сөрөг байгаа тийм. Хүнс үйлдвэрлэгч нарт бол ашигтай. Тэгэхээр тэр хүнс үйлдвэрлэгч нар чинь ашигтай талаар бариад байгаа болохоос биш эрүүл мэндийг бодоод одоо илүү тийм одоо үнэтэй сонголтыг хийхгүй шүү дээ. Яаж хурдан борлуулахад бодно гэхээс биш яаж одоо өнгө амтыг нь оруулж ин тэр чинь хялбар болгох уу гэдгээл бодно гэхээс биш хэдэн төгрөгийн ашигыг л бодно гэхээс биш ард иргэдийн эрүүл мэндийн ашигыг бодох уу? Үгүй л ахгүй яг бодит амьдрал дээр бол тийм байна. За таны санаачилсан хуулийн төсөл дээр ер нь доторх заалтууд гэж байгаа даа шүү дээ. Ямар заалтууд байна? Энд дээр бол бүх төрлийн талуудыг бол одоо зохицуултыг оруулж өгсөн, хил гайлын асуудлыг оруулж өгсөн, импортын асуудлыг оруулж өгсөн, за хүнсний үйлдвэрлэлийн асуудлыг оруулж өгсөн, за сургууль цэцэрлэгүүдийн хязгаарлах одоо транс тосыг хязгаарлах асуудлыг оруулаад өгчихсөн. Зар сурчилгааг нь яаж одоо хязгаарлах уу гэдгийг нь бас оруулаад өгчихсөн. Санхүүжилтийг яаж гаргах уу гэдэг асуудлыг бас оруулаад өгчихсөн. Ингээ бүх талын ингээд зохицуултыг ингээд оруулаад өгчихсөн ийм хуулийн төсөл бол барьчихсан байж. За өнөөдөр бол одоо 7 хоногийн эхний өдөр байна. Хэдхэн хоногийн дараа бас одоо нөгөө хугацаа маань дуусах. Хугацаа нь хамгийн гол нь хугацаа. Гарын үсэг бас айлхэр зурж байна. За маш муу байна. Одоо дөнгөж 2000 руу л ойртож штэ. 100,000 байх ёстойгоос дөнгөж 2000 гэдэг бол дэндүү одоо харамсалтай. Би ингээ ард иргэдээ та бүхэн ингээд энэ эрүүл мэндийн асуудлыг өөрийнхөө гартаа аваач. Тэ санаачлага гартаа авал та. Тийм ээ боломж байна. Дээр үед бол хэдийгээр одоо иргэн хүн ингээд хууль санаачлалаа гэд ямар ч боломжгүй байсан. Тийм боломж байгаагүй. Одоо эн чинь бас Монгол улсын парламентын засал чинь ингээд нэг хөгжөөд энгийн иргэд ингээд 100,000 гарын үсгээ цуглуулчих юм бол тэр чинь улсын их хурл одоо шууд хилцэх эрх нь нээгдэж өгч байна. Эн чинь бол одоо шууд арчлалын аюул том давуу тал байхгүй юу? Иргэдийн шууд арчлалын давуу тал тий. Тэгэхээр энэ шууд арчлалынхаа эрхийг эдлээд гарын үсгээ нэг 100,000 гарын үсэг энэ 3,500,000 хүн дотор бол 100,000 гэдэг чинь 35-ны л нэг үстэй. Тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ та бүхэн эрхээ эдлээд ирээдүгээ бодоод одоо өөрсдийнхөө эрүүл мэндийг ч гэсэн давхар бодоод энэ гарын үсгээ цуглуулчих юм бол биднүүсийн нүдэнд харагдахгүй байгаа тэр транс тосыг бид нар хязгаарлаад эрүүл мэндэд өөрийнхөө гарт авъя л та. Тийм биз дээ. Номер 1 баялаг гэж ярьдаг шүү дээ тий эрүүл мэндийн чинь. Тэгэлгүй яа гэм бэ те. Одоо ингээд хүмүүсүүд ингээд фэйсбુક дээр залуу улсууд нас барчлаа, гівгэн зүрх нь хаагдчихлаа, юу болоод байна, пипа гэж яриад байна. Тэгсэн мөртлөө энэ далд шалтгаанаа өөртөө тоохгүй, гарын үсгээ зурчихгүй. Тэгсэн мөртлөө нэг фэйсбુક дээр л нэг залуу хүн өглөөс ирсэнгүй гэж тэгэхээр зэрэг
Хүүе энэ ч одоо юу болоод байгаа энэ Монгол улс чинь энэ юу болчиход байгаа яагаад зүрх судсаар гівгэнд ингээд залуучууд үхээд байгаа ингээд Монголын фэйсбүүкээр дүүрэн л юм байгаа үстэй. Тэгсэн мөртлөө ганцхан гарын үсэг дээр л ингээд ерөөсөө тэр гарын үсэг чи ямар очоод нэг гэрээсээ гарч гүйж очоод нэг газар очиж зурх гээд байгаа шүү дээ тий. Тийм шүү дээ. 2 минутын асуудал шүү дээ. Нэг линкийг олж авлаа, орлоо. Тэр цахим гарын үсэг дан гэдгээр орлоо. Ингээд болоо шүү дээ. Ийм Монголын руугаа нэвтрээл болоо шүү дээ. За ер нь линк дээрээ дараад нэвтрээл болчихсон. Petition цаг имэн гэдэг тэр линк л байгаа. Тэр линкээрээ ороод яаж би одоо би бол тэр petition цаг имэнээр л орд юм байл гэж ойлгоод байна. Тэгээд гол нь маш бага байгаа учраас хугацаа маш цөөхөн хоног мөнгө гарахгүй шүү дээ тий. Нөгөө мөрөөдөд мөнгө төлөхгүй гэдэг шиг гарын үсэг зурхад ямар ч мөнгө төлбөр авахгүй 10 төгрөгч авахгүй шүү дээ. Гэтэл одоо тэгэл их миний бодлоор бол их хоригл байна л гэж харж байна. Яг тэр линк бас манай үзэгчид иргэдэд маань бас нэг төдийлөн яг нээлттэй нэвтрүүлгийнхаа доогуур линкийг ингээд яаж болох вэ? Ер нь QR маягаар ч юм ингээд гаргаж болд юм болов? Тэ? Нэвтрүүлгийнхаа яг ингээд доор ингээд бүхэн бас гаргахыг бодъё тий. Тэгээ ер нь бол сошиал хэрэглээ маш их байгаа. Тэгээ ер нь хайгаал үзэхэд бол линкүүд бол маш их байгаа гэж бодож байна тий. Тэгээ үзэгчд маань бас идэвхтэй оролцоосаа бидний ярилцах хугацаа бас өндөрлөх төгсчихсэн байна. Тэгэхээр нэвтрүүлгийн төгсгөлд. Гэтэ та хоёрт их баярлалаа гэж хэлмээр байна. Яа тэгээ энэ асуудлыг ингэж хүлээж аваад тийм ээ иргэдтэй хүргэчи, гарын үсгийн цуглуулахад туслаад өгчи, ирээдүгээ бодчи, хүүхдүүдэд бодчи, одоо байгаа иргэдийнхаа эрүүл мэндийг бодчи гэд ингээд урайлаад тийм ээ иргэдээ урайлаад санаачлаг гаргаад манлайлаа тэгээд нэвтрүүлэгтээ оруулж ийн гэдэг чинь та хоёрын өөрсдөө чинь нөгөө нэг иргэний үүрэг тийм айгу дээд зэгтээ хүрсэн байна гэсэн үг. Эрүүл мэндийн боловсрол чинь бас сайн байна гэсэн үг. Тэгээ сайныг дэмжих хүсэл эрмэлзэл бас дүүрэн байна гэсэн үг шүү дээ. Тэгээд та хоёртоо баярлалаа. Та хоёроо бас гарын үсгээ болж бол зураад өгөөч гэж бас гоёх гэдэг юм л та. Гарын үсэг зурх нь бол ойлгомжтой зурна. Тэнгуүлээ бас нэг юм мэдэж авсан транстос гэдэг нь өөрөө за яаж хүнсний бүтээгдэхүүний худалдаа авахдаа юун дээр анхаарах вэ, яах вэ гэдэг юмас тодорхой хэмжээгээр ойлгоод авчлаа. За Америкаас импортлж байгаа бараа бүтээгдэхүүн дээр бол хүнсний бараа бүтээгдэхүүн дээр бүгдээрэн дээр нь транстос гэсэн шошго байж идэг юм. Америкийнх дээр бол. Яг бол Америкч нөгөө транстосны эсрэг бас хуйлтай учраас бараа бүтээгдэхүүн болгон дээр транстосны хэмжээг заах заалттай байхгүй. Тийм учраас зүгээр нөгөө нэг цэвэр усыг авахд хүртэл транстос 0 гэж бичсэн байждаг. Тийм хатуу. Тийм байна тий. Гэтэл бид нар ч бол ямар зохицуулт алга байхгүй тий. Ингээд дэмжиж өгсөнд баярлалаа. Та бүхэн гарын үсгээ зураад өгөөрэй. Гэж хэлмээр байна. Линкүүд бас ямар хаяг дээр байгааг үзэгчдэд хэлээ тий. Тийм petition цаг имэн гэдэг юмар орохоор тэр бүгд гэдэг юм руу би линкийг Facebook дээрээ бас тавьчих давхар. Өөрийнхөө амарснаа жазаг гэд англиар бичгээр зэрэг миний Facebook гараад ирдэг ч нөгөө лайв хийгээд идэг Facebook байгаа. Тэрэн дээр ингээд би бас оруулчих. Тийм тэрэн дээр дараад ороход бүр амар шүү дээ. Тэгвэл бүр амар би линкийг тавьчих тэгээд тийшээ ороод бас зурчиж болно шүү л гэж хэлмээр. За тэгээ өөрсдийнхөө төлөө бас нэг хэсэгхэн нэг тэр чи 5 минут хүрэхгүй дээ нэг минут хүрэхгүй юу те нэг юм асуудал асуудлыг бас тийм цаг хугацааг бас зарцуулаад өөрсдийнхөө төлөө бас нэг юм хичээх хэрэгтэй болов уу гэж бас бид бүхэн бодлоо. Тэгээд урилгыг маань хүлээн авч студид маань хүрэлцэн ирж үнтэй зөвлөгөө өгсөн маш их баярлалаа танд. Та хоёрыг харин урьсанд баярлалаа гэж хэлмээр. Маш их баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочноор Өрхийн ангаах ухааны мэрэгжилтнүүдийн холбооны тэргүүн Happy Veritas эмнэлгийн зөвлөх эмч Амар санаа оролцлоо. За хамт байсан үзэгчдтэй маш их баярлалаа. Хөтөлбөр энэ төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагта иргэн уулзлаа. Тэр баяртай.